За сайн байцгаана уу хүүхдүүдээ. За эрхлээний ажиллагааг хугацааны диаграмаар яаж илэрхийлж болох талаар богино хугацааны хичээл бэлтлээ. За автоматикийн системүүдийн хурдан ажиллагаа нь эрхлээний ажиллах хурднаас хамаардаг. Эрхлээний ажиллах хурд түүний хугацааны параметруудыг тодорхойлдог ороомгдох шилжилтийн процессуудаас хамаардаг. Эрхлээний якраа татаж алдах нь богино хугацаанд болж өнгөрдөг боловч түүний цаана тодорхой шилжилтийн процесс явагдсны дүнд реле шинэ байдалд ордог байх нэ. За эрхлээний якраа татах хугацаа гэж ороомгоор гүйдэл гүйж эхэлсэн мөчөөс эхлэн өврийн контактууд залгагдах хүртэлх хугацааг хэлнэ. За эрхлээний ажиллах процесстэй танилцъя. За тэгэхээр одоо хэдүүлээ энэ дисхэн байна л да. Эрхлээ хэдүүлээ нээлийн дүгсэл болон эр эсэргүүцэлтэй ийм элементүүдээр илэрхийлж болно. Энэ одоо эрхлээний ороомог байна гэсэн үг. За ингээд К түлхүүрийг ингээд дээдлийн байдал залгахаар энэ одоо ингээд эрхлээний ороомгоор гүйдэл гүйж эхэлнэ. За энэ гүйдэл маань одоо ийм тэгтээ тэнцүү байснаа ингээд ихсээр байгаад богино хугацаанд ихсээр байгаад ийм ажлын гүйдэл хүртэл ихсэх ёстой. Ажлын гүйдлээ хэдүүлээ яаж олох вэ? Хэдэн ампер хүртэл ихсэх вэ гэхээр хэдэн вольтын үүсгүүр залгасын тэгээд эрхлээний ороомгийн эсэргүүцэл хэдвэ гэд энэ хоёрын харьцаагаар одоо ажлын гүйдлийн хэмжээ тодорхойлоод энэ гүйдэл хүртэл ингээд өсөөд ингээд тогтвортой байж идэг байх нь шүү дээ. Гэтэл энэ якор татагдах үед эрхлээний индукслэл өөрчлөгддөггүй байсан бол гүйдэл одоо тасархай зураасаар үзүүлсэн шиг ингэж энэ гүйдэл маань энэ хугацаатай шууд энэ одоо хугацааны тэнхлэгтэй шууд хамааралтайгаар ингэж өсөх байсан. Гэтэл бол эрхлээний хувьд бол яах нь гүйдэл ингээд гүйж эхлэнгүүд гүйдэл энэ хүртэл өсөж эхлэнгүүд одоо цаашид бол энэ шиг өсөхгүй ингээд жоохон өсөхгүй байжснаа тодорхой хугацааны дараа ингээд өсдөг байх нь шүү дээ. Энэ юутай хамааралтай вэ гэхээр яг энэ мөчөөс эхлээд якор хөдөлж эхэлсэн байх нь шүү. Якор ингээд шилжиж татагдчих байх үед бол нэг хэсэг хугацаанд гүйдлийн хэмжээ ихсэхгүй ингээд тогтсон өөрчлөгдөхгүй бараг дааш багасдаг гэдэг байгаа шүү. Тэгээд ингээд байж ийснаа буцаад ингээд цаашаа ихсээр байгаад ажлын гүйдэл хүртэл ихсдэг байх нь. За тэгэхээр маань яагаад одоо ингээд гүйдэл шууд ингээд ихсээд ийм ажлын гүйдэл болтол ихсдэг юм бэ гэхээр якор татагдах үед эрхлээний индукслэл өөрчлөгддөг байх нь шүү. Түүнээс болоод энэ гүйдэл бол одоо ингээд шууд ихсэхгүй ингээд нэг хэсэг ихсэхгүй байжгаад тэгээд якор татгсны дараа ингээд ихсээд ингээд ажлын гүйдэл хүртэл ихсдэг байх нэ. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ саармаг эрхлээний хугацааны диаграмтай танилцъя. За тэгэхээр одоо энэ байна. К түлхүүрийг ингээд залгангууд нэмэх төлөөс гарсан гүйдэл ингээ А эрхлээгээр дамжиж минус төлөлдөө очих юм байна. За тэгэхээр энэ эрхлээ маань ерөөс нэг К түлхүүрийг залгаснаас хойш 0.1 секундын дараа эрхлээ ажилчдаг гэдэг байгаа шүү дээ. За гэвч одоо энэний чинь цаана нарийн шилжилтийн процесс болдог гэсэн. За тэрийгээ хэдүүлээ одоо энэ одоо график дээр хамтдаа харъя. За тэгэхээр энэ дээр юу гэж ойлгох нь хамгийн дээд талын хугацааны тэнхлэг дээр бол Т1 мөчөд энэ К түлхүүрийг залгажээ. За тэгээд Т1 мөчөд К түлхүүрийг залгаад хэдэн хүртэл залгасан байна. Т2 мөчөд бол энэ К түлхүүрийг ингээ буцаагаас салгасан байж. Тэгэхээр энэ Т1-ээс Т2 мөчөд бол энэ А эрхлээгээр гүйдэлгүйгээд А эрхлээ ажилттай байх юм байна. А энэ Т2 мөчөд бол А эрхлээгээр гүйжсэн гүйдэл байхгүй болоод эрхлээ ажилгүй болох юм байна. За тэгэхээр энэ доод талын хэсэгт бол тэгэхээр энэ А эрхлээгээр гүйж байгаа гүйдлийн өөрчлөлтийг одоо үзүүлсэн байх шүү. Саяны тэр нэг хэдүүлээ энд үзсэн ийм одоо туршилтаар ингээд судалсан чинь гүйдэл одоо гүйж эхлэмэгц үүсвэрийг залгамц гүйдэл бол ингээд хугацаатай шууд хамааралтай ихсэжсэн ингээд яг якор хөдлөөд эхлэхээр ихсэхгүй болж ирсэн. Якор бүрэн татагдангууд цаашаа ихсдэг гэд ингэж судалж гаргаж ирсэн гэсэн шүү дээ. Үүнний дагуу одоо энэ дээр энэ эрхлээний ажиллагаа ингэж тэмдэглэдэг байх нь шүү. Одоо нэгийн тооны цаана бол яг Т1 мөчөд нэгийн тооны цаана юу болсон гэхлээр энэ одоо К түлхүүр залгагдаад
Нэгийг бол ирлийн ороомгоор гүйдэл гүйж эхэлсэн мөч. За энэ дээр байж шүү. Нэгийн тооны цаанууд ирлийн ороомгоор гүйдэл гүйж эхэлсэн мөч энэ байна. За тэг гүйдэл гүйж эхэлсэн гүйдэл маань ингээд ихсдэг гэсэн штэ. Хугацаатай шууд хамааралтай. Тэгснээ энэ хоёрын тооны цаана хоёрын тоо хүрээд нөгөө гүйдэл маань ихсэхгүй ингээд жоох нэг хэсэг буурсан байна штэ. Тэгэхээр энэ хоёрын тооны цаана юу болсон бэ гэхлээр яг одоо энэ хоёрын тоогоор тэмдэглэсэн мөчид бол якор маань одоо татагдаж эхэлсэн байж, хөдөлж эхэлсэн байж байрнаасаа. За тэгэхээр ингээд якор хөдөлж эхлэмэгцэн гүйдэл нь ихсэхгүй ингээд ороомгор гүйжсэн гүйдэл ингээд хэсэг хугацаанд багасаад за тэг 3-аас эхлээд нэг гүйдэл чи ихсээр байгаад энэ ажлын гүйдэл хүртэл ихсээд ингээд цаашаа нь ихсгээ бодоод юм тогтмол утгатай болсон байж. Тэгвэл 3-ын тооны цаана юу болсон бэ гэхлээр якор одоо зүрх хөвчөнд бүрэн татагдаад ерөнхий контакт өврийгтэй залгагдсан мөч гэж хэлдэг байх нь шүү. За тэгэхээр энийг ингээд доод талд ингэж тэмдэглэж шүү хүмүүдээ. Энэ нэгүүд бол ижилхэн одоо тэгэхээр сармаг ирлээний ажиллагааг за энэ дээр хэдүүлээ гүцэгээ ярьчих да. За ингээд Т1 мөчид бол гүйдэл гүйж эхлээд 2-ын тооны цаанууд юу вэ? Якор хөдөлж ихсэн учраас гүйдэл маань хэсэг өсгөө болцсон байна. Тэгээ 3-ын тооноос эхлээ ахаад өсөж гэнэ гэдэг чинь якор бүрэн татагдсан учраас буцаад гүйдэл маань өсөөд ажлын гүйдэл хүртэл болоод энэс цааш өсөхгүй ингээ байжсэн чинь энэ Т2 мөчид юу болсон бэ гэхлээр энэ К түлхүүрийг салгацсан. За тэгэхээр 4-ийн тооны цаана бол одоо ороомгор гүйжсэн гүйдлийг салгачлаа гэж ойлгох нь шүү дээ. За тэгэхээр гүйдлийг салгасан чи гүйдэл ингээ багассан шүү дээ. Доош нь багасна. За тэг ингээ багасчихсан хугацаатай шууд хамаалалтаа багасчихсан чинь 5-ын тоо эхэлсэн чинь гүйдэл маань багасхаа болоод нэг хэсэг бар жоох ихссэн биз дээ. Тэгэхээр энэ 5-ын тооны цаана юу болсон бэ гэхлээр одоо энэ гүйдлийг салгаж эхлэнгүүд якор ундгүй байх нь жоохон гүйдэл нь багасж байгаад нилээд багасны дараа одоо 5-ын тооны цаана юу болсон гэхлээр якор унаж эхэлсэн буюу одоо зүрхнээс салж эхэлсэн мөч байх нь шүү. Контактаар ярих юм бол ерөнхий контакт өөрийнхөө салсан мөч байх нэ. За тэгээд энэ 5-аас 6-гийн хооронд гүйдэл маань багасахгүй байжсэнаа 6-аас эхлээ буцаа багассан биз. Тэгвэл 6-гийн цаана юу болсон гэхлээр нөгөө унаж ихсэн яг тэгээд дорхнол унаад зүрхнээс бүр салчих штэ. За тэгэхээр 6-гийн тооны цаана бол якор зүрхнээс бүрэн хөндөрсөн буюу контактаар ярих юм бол ерөнхий контакт арын контакттай залгагдсан мөч байх нэ. За ингэж одоо нөгөө ирлээний ороомгоор гүйдлийг ирлийг тижэл залгах буюу салгах болгонд гүйдэл нь ингэж өөрчлөгдөж идэг юм байна. Энийг одоо хэдүүлээ энэ гүйдлийн өөрчлөлтийг энд одоо хугацааны диаграмаар илэрхийлэх юм бол яг энэ тоонууд маань доошоо буугаад хэдүүлээ юу гэж ойлгох нь нэгийн тоог энэ диаграм хараад нэгийн тоог бол юу гэж ойлгох нь вэ? За энэ ирлээний ороомор гүйдэл гүйж эхэлсэн мөч байна. 2-ын тоо болохоро якор шилжиж эхэлсэн буюу контактаар ярих юм бол ерөнхий контакт арийнхаас салсан мөч. Тэгээ 3-ын тооны цаана нөгөө шилжиж эхэлсэн юм чинь удахгүй дээшээ өргөгдөөд якороор ярих юм бол якор зүрх хүчин залгагдсан, контактаар ярих юм бол ерөнхий контакт өврийгтэй залгагдсан мөч. Энэ дээр бол арийнхаас салсан мөч, энэ дээр өврийгтэй залгагдсан мөч байх нь шүү. За тэгвэл 4-ийн тоо гэдвэл юу гэж ойлгох вэ гэхлээр одоо энэ ингээд 6-аар тэмдэглэсэн энэ бол одоо ирлээний ороомгор гүйдэл гүйж байгаа мөч байх нь шүү. Яг 4-ийн тооны цаана бол гүйжсэн гүйдийг тасалцсан. За тэгэнгүүт одоо энэ 5-ын тооны цаана юу болох вэ гэхлээр одоо контакт унаж эхэлсэн байх нь шүү. Ерөнхий контакт маань өврийнхөө салсан мөч. Энэ 6-гийн цаана бол нөгөө унсан ерөнхий контакт маань доотлын арихтай залгагдсан мөч гэж. За ингэж одоо сармаг ирлээний ажиллагааг хугацааны диаграмаар ингэж тэмдэглэж дүрсэлж үзүүлж болдог байх нэ. За тэгэхээр одоо энийг хэдүүлээ мэдсэний дүнд одоо энэ дээр бол нэлээд олон ирлээ ажил бас 4 ирлээ бүхий одоо цахилгаан схемийн хувьд энэ хугацааны диаграмыг ингэж дүрсэлж болдог байх нь шүү. За тэгээд энэ ирлээнүүд тэрэн дотроо энэ В ирлээ үндсэн С ирлээ ажилтаа явах үед энэ ламп асах юм байна. Энэ бол А биш ламп гэсэн үг байх ёстой шүү. Тэгээ одоо энэ К түлхүүр бол яах нь Т1 мөчид К түлхүүрийг залгаад за тэгээ Т2 мөчид одоо К түлхүүрээс гараа авсан. Энэ хооронд энэ А, Б, С, Д ирлээнүүдийн аль аль нь ажиллаад
ламп яг эдрийн аль мөчөд дасах вэ гэдгийг саяны хугацааны диаграмаар одоо илэрхийлж болдог байх нэ. За тэгээд одоо жишээл ганц нэг жишээ хэлт ярил л да. Энэ К түлхүүрийг залгалаа. К түлхүүрийг залгаагүй байх үед энэ дөрвөлээ ажилгүй байсан шүү дээ. Энэ нэмэх байхгүй юм чинь. За тэгээд К түлхүүрийг залгангууд хамгийн түрүүнд ямар ирлээ ажиллаж яах гэхээр энэ ирлээнүүд бол энэ А ирлээ ажилласны дараа ажиллах учраас бид нэр ажиллаж чадахгүй хамгийн эхлээд А ирлээ ажиллахдаа К түлхүүр дараастай энэ нөгөө 3-аас Д ирлээ ажилгүй байх үе Д-ийн арын контактаар ингээ А ирлээ ажиллах юм байна. За тэгэхээр тэр мөчийг нүйж штэ К түлхүүрийг залгангууд А ирдгээр гүйдэл гүйж эхэлсэн юм байна. За тэгээ хоёрын тооны цаана юу гэж ойлгох вүлээ нэгэнд гүйдэл гүйж эхэлсэн юм бол энэ тун утахгүй энэ якр одоо татагдаж эхэлсэн буюу контактаар ярих юм бол энэ хоёрын тооны цаана ерөнхий контакт доотлын арынхаас салсан мөч байх нь штэ. За тэгээд тун утахгүй нь 3-аар тэмдэглэсэн үйл явдал бол энэний цааны юу вэ? Якраар ярих юм бол контакт зүрх хүчинд бүрэн татагдсан. Контактаар ярих юм бол ерөнхий контакт маань дээдлэг өврийхтэй залгагдсан байх нь шүү дээ. За тэгэнгүүт А-гийн өврийн контакт залгагдмагс В ирлэгээр гүйдэл гүйж эхэлж байна. Энэ хараа А-гийн өврийн контакт залгагдсан мөчийн 3-ын тооны цаана байна. Энэ бол ингээ А ирлэний байдлыг илэрхийлж ш. За тэгээд ингээд 3-ын тооны цаана уу өврийн А ирлэний өврийн контакт залгадмагс ингээд В ирлэний хувьд ороомгоор нь гүйдэл гүйж эхэлсэн биш. Нэгийн тооны цаана нэгэнтээ гүйдэл гүйж эхэлсэн бол том утахгүй якор татагдаад контактаар ярих юм бол ерөнхий контакт арынхаас салаад тэгээд энэ утахгүй өврийхтэйгөө залгагдчих нь шүү. Тэгээд В ирлэний А ирлэний өврийн контакт залгасан В ирлэний контакт нэмээд залгадангууд одоо С ирлэгээр гүйдэл гүйж эхлэх нь шүү. Ингээд В ирлэний өврийн контакт залгадмаг С ирлэгээр гүйдэл гүйж эхэлнэ. Гэх мэтээр одоо ингээд энэ ирлээнүүд бие биенийг ажилуулж जैन. За ингээд том схемүүдэд одоо аль нь хизээ ажиллаад хэдэн минут секунд ажилтай байваа гэд анализ хийхин тулд энэ хугацааны диаграм гэдгийг бол ашиглаж болдог байх нэ. За энэ зурган дээр одоо хэдүүлээ схемийн ажиллагааг логик хэлбэрээр дүрссэн байдал шүү. За тэгэхээр хамгийн дээд талд бол А ирлээ. За А ирлээг хараа хүүхдтэй яаж ажиллаж байна? Хизээ ажиллах юм байна? К түлхүүрийг дарсан. Тэгээд Д-гийн арын контакт залгаатай үед ажиллаж болж байна. Эсвэл В-гийн өврийн контакт залгаатай үед А ирлээ ажиллах нь. Тэгэхээр энийг бол энэ А ирлэний ажиллах хэлхийг ингээд тэмдэглэх нь ш. Логик хэлбэрээр яах юм бол энэ дээр үржүүр байгаа шүү. К түлхүүр дарсан. Тэгээд энэ хаалтан дотор В-гийн өврийн контакт залгаатай юм уу? Д-гийн арын контакт залгаатай гэдэг. Энэ маань одоо нийлбэрийг илэрхийлж байна. Энэний цаана үржүүр байгаа байх нь шүү. Ингэж энэ нөхцлүүд бүрцэн үед А ирлээ ажиллах юм бол В ирлээ бол яаж ийн нөхдүүдээ эндээс хараад К түлхүүр дарагдсан байх юм байна. А та ирлээ ажилтээ Д ирлээ ажилгүй үед В ирлээ ажиллах нь шүү. Тэгэхээр тэрийг байна. К түлхүүр дараастай. За энэ хаалт байхгүй ч гэсэн болох байж дандаа үржүүрүүд юм чинь. Тэгээд А-гийн А татцсан дээрээ зураастай гэдэг чинь Д ирлээний арын контакт залгаатай үед энэ гурван нөхцөл биелсэн үед бол В ажилтай байх юм байна. За С ямар үед ажилтай байх вэ гэхээр К түлхүүр дараастай байж тэгэхээр энэ К дарагдсан байна. За тэгээ өшөө нэмээд заавал А ирлээ ажилтай байх юм байна. Ингээ үржүүр болж шүү. Тэгээ энэ дээр болохоор зэрэгцээ хэлхээ байгаа учраас нэг үл В татсан үед С ажилтай, нэг үл Д татсан үед ажилтай. Тэгэхээр энэ дээр бол В юм уу Д татсныг одоо нийлбэр хэлбэрээр ингээд дүрслээд за энэ одоо нөхцлүүд биелж байгаа бол заавал биелэх ёстой бол үржүүр хэлбэрээр аль нэг нь биелэх ёстой бол юм нийлбэрийг ч одоо энүүгээр дүрсэлж үзүүлж байгаа байх нь шүү. За энэ дээр одоо энэ нэг түрүүн засж байгаад энийг арилгаагүй орхицсан байна. За Д ирлээ болохоор яах нь К түлхүүр дараастай С ирлээ ажилтай байх юм бол Д ирлээ ажиллах юм байна. Тэгэхээр ерөөс ийм хэлбэн К түлхүүр дараастай С ирлээ ажилтай байх юм бол Д ирлээ ажилтай байх юм байна. Тэгээд энэ ламп маань ямар үед асах вэ гэхлээр В ирлээ ажилгүй С ирлээ ажилтай байх үед ингээд ламп асах юм байна. Тэгэхээр лампыг бол ажилгүй байх үеийн дээр нь зураастайгаар дүрссэн В ирлээ ажилгүй тэгээд С татцсан үед энэ хоёр заавал хамтаа биелсэн үед учраас үржүүр хэлбэрээр ингэж дүрсэлж болдог байх нэ. За иймэрхүү маягаар одоо за түнчлэн одоо туйлширсан ирлээнээ бас хугацааны диаграм гэж бас өөрийн онцлогтой байдаг. Им нэг зураастай туйлширсан ирлээ бол нэг хугацааны тэнхлэгний дээр
байх нь шүү. Дээд талд нь шулуун туйлын гүйдэлээр сэргсэн үед доод талд нь эсрэг туйлын гүйдэлээр сэргсэн үеийг ингээд дүрслээ жоохон юм онцлогтой байдаг байх нэ.